Би 22 настай эмэгтэй. Харин энэ явдал надад жил агас юм тохиолдсон. Би дөнгөж шинэ цогцлбор байранд нүүж ороод байсан ба нүүдэл судал ид дундаа явж байлаа. Байрны маань алх хаагдах үедээ автоматар төвжигддэг байсан бөгөөд нэгэн удаа би шуудангийн хайрцаг шалгахаар уцсны өдрүүгээ найз залуутайгаа уцаар ирангаа өөрийн байрыг орхин гарсан юм. Харин би буцаж орж ирээд шуудангаа задлангаа давхар найз залуутайгаа үйлчлүүлэн уцаар ирсээр байсан ба санамсаргүй мөр болон шанаанд авчулсан байсан утсаа орондоо огтомож орхисон тэр. Тиймээс би утсаа авахар доош тонгохдоо нүдэнд маань нэг л юм бос зүйл төрхийг анзаарсан юм. Орондоор маань хин нэгэн байлаа. Нүд маань орой дээрээ гарч би золтол ачиж байгаа. Тэрхүү орондоор маань байсан хүн нуруугаа цааш харуулсан, толгоон цааш харсан байралтай байсан тул би түүний царайг хаж чадаагүй тэр ч намайг харсангүй. Толгойд маань өчнөө янзын бодлууд эргэлдэж байсан ч би аль чадгаараа юуж болоогүй мэдж үжилхийг чинь газраас утсаа аваад өргөжлүүлэн уучлаарай би утсаа онгоцглаа. Би чамруу шүршүүд оцоод эргээ залгая хэмээллээ. Угаалгын өрөө яг миний орны хажууханд тул түргхэн гэгч нь алхаж ороод чимээгүй хүн төгжиж шүршүүрээ нэв. Дараа нь байр маань нэг давхарт байсан болохоор цонхоор өсөрч буугаад цагдаа руу залглаа. Тэд надад ойролцоо холгүй хүн хүлээж бай гэсэн зааварчилгаа өгсөн бөгөөд гэхдээ гудамжныхаа нөгөө талд гараад цогцлбороос хин нэгэн гарч ирж бөөсгийг ажиглаж байхыг зөвлөв. Тэр үед 100 болж байсан учраас гадаа гэгээтэй хിവэр л байлаа. Би гудамжны нөгөө талд гарч машины араар нуугдаад онгорхоо угаалгынхаа өрөөний цонхыг болон цогцлбор байрныхаа орцны зүг гарч байв. Би найз залуу руугаач залгасан бөгөөд тэр ойр амьдардаг байсан учраас бараг цагдаа нараас ч дөрүл идэрч гисэн. Ойролцоогоор 5 минутын дараагаар цагдаа нар чирж би тэдэнд өөрийн бэлтгүүрийг өгч тэд ч дотгошоор. Хэсэгхэн хормын дараагаар хоёр цагдаа торонхаа гудамжныг ижиж болохоор хүнийг гавлан гарчсан бөгөөд түүний нүд нь яг л галзуу хүнийг шиг харагдаж байсан ч тэр зүхтах эсвэл эсэргүүцгийг оролдохгүй байлаа. Бусад цагдаа нар байшинг нэгжиж байхад нэгэн цагдаа явж намайг хэсэг тайтгаруулсан бөгөөд тэрхүү хүн цагдаа нарыг ороход угаалгын өрөөний хаалганы гадаа миний галтгооны хотхнуудын нэгийг гартаа хатган намайг уснаас гарч ирэхийг хүлээж зогсож байсныг хэлсэн юм. Тэрхүү үйл таних хүн намайг шуудангаар шалгаж байх зур ямар нэг байдлаар байранд маань нэвтэрч ороод орондоор маань нуугдсан байлаа. Намайг гэмтэх гэж байсан тэр хүн гэр оронгүй нэгэн байсан болж таарсан ба түүнийг сүүлд мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн гэдгийг бид олсон. Харин байранд маань хулгаагаар нэвтэрсэн зорилго нь намайг хүчнэдэх, дээрэмдэх, айлгах, магадгүй алах аль нь байсныг бид мэдж чадаагүй өнгөрсөн юм. Яг үнэндээ мэдхийгч би үсээгүй. Харин найз залуу маань тэр явдлын маргааш нас л шууд манад нүүж ирж амьдрахаар шийдсэн юм.